За энэ үнэхээр гайхалтай биш гэж юм. Тийм ээ. Монголчууд бид нар хэдий цөөхүүлэхнэ ч гэсэн маш баян арт юм. Бид нар өвөг дээдсээс энэ сайхан газар нутгийг маш их түүх, өв соёлыг бид нар өвлөн авсан маш баян үндэстэн гэж би бол дотроо боддог. Тэгээд энэ их түүхийнхаа өв соёлыг одоо түгээн дэлгэрүүлэх их үйлсэд гар бие оролцож яваа, амьдралаа зориулж яваа нэгэн сайхан залуутай өнөөдөр уулзахаар болсон. За тэгээд найзтай яриад бол энэ ч цэцэрлэг түрээлэн дээр одоо таарж магадгүй дээ. Ер нь бол тэнцээ дугуй ундаг цагтаа гэж хэлсэн юм байгаа. Тэгэхээр яг энэ цагт нь одоо бид нар ирсэн байгаа. Тэгээд одоо эндээс олж авна. За энэ ирж байна. Яа. Заас нэлээд удаа хайлаа штэ. За сайн байна уу та? За юу вэ? За. Сайхан орж байна. Нэлээд удаа хүлээлээ. Таны уцаар нь болдгоо. Миний болохгүй. За. За хаварчаад авлаа. Хүүхдүүдээ аваад дугуй унаал. Тэгэхээр энийг нэг таарчаад байна. Таарчаад байна. Өдөр болгоно уу? Үгүй 7 хоногт 2-3 таарна. 2-3 удаа. Энийг бас нэг юм сурах энэ дугуй унахч бас хэрэгтэй юм байна. Тэгин Хүүхдүүд. Одоо дулаараа сайхан дагаад чогч чинь заримдаа таарчаад. Тэгэл үзээд байна. Ажил тавтай. Тавтай. Өнөөдөр харин танад хоног игээл одоо ирээл зориул явж байна да. Ойрын уран бүтээл сайхан хуучлаа. Тийм ээ. Тэгээ өнөөдөр одоо нэг хонолч бах гэл найдаалаа гэл буцаарч ярьсан да тийм ээ. Огонд байсан тий. Тий. Боломжтой. Болно шүү дээ. Явах уу? Тэгээд яах вэ? Та одоо ажилдаа яа? Хэд хэд тойрох юу байна уу? Би саяны ганц хоёр таарчлаа. Тойрцноо. Тийм баха. Дөрөв ингээд энэ талаар та нар одоо юу? Нилээ удаа гайгүй юу? Бид нар бас энэгээр хөргө хайлаа штэ. Чи бас том юм байна. Салгацсан байсан. Тийм баха харин таны уц болохгүй. Та тэгвэл тойрог нь болцсон болоо шууд хөдлөх байдгүй лээ. Тэгээ. За би нэг нөгөө хэд маань ямар шуухан байна да. За. Хүүхдүүд рүү гана яри. За. Тэхөө. Тэгээ. Дүүдээшээ жоохон алхах юм да тэхөө. Тэг. Ярьж байгаа тэгээд би ингээ очи. Тэр орморно цэвэрлээрэй. Хоолцоо яах вэ? Хийж амжаагүй бол очиод хамтдаа хилцэн ч болно. Хоолцоо яах вэ? Хой. Аваар ич. За та дунд байна дөө. Тий. Дундгүй. Хэдэн настай? Би 11 настай. 11 настай. Хаа сурдаг? Би 100 гэж байгаа уцаа. Энэ хажууд. За чамаг хин гэдэг вэ? Тэмүүжин. Тэмүүжин хэдэн настай? Хэдэ? Дөө. Харсан уу шүү дээ. Хэдэ? Дөө. 4 юм уу? Энэ хоёр хоёлаа ир үсэг байхгүй. Дөө гэж явчихна. Тий ойролцоогаар л. За явах уу тэгвэл. За тий. За чи хой. Чи ийшээ ингээд ягаараа. Болгоомжтой зөөлөө яваарай. Гайг бахаа. Манахаас энэ талсан сүрхийг гинжин давчаад явдггүй дээ. Гинжин даваад нөө. Энэ одоо гин шин дугуйд гинжин даваад ирээс. Муу жолоочлог тостой, сайн жолоочлог тостой гэсэн миний гаруй. Энэ бол худлаа юм байна. Энийг тойрно гэж. Огон тэгээ дугуй унахчаас хэрэгтэй юм аа. Хэрэгтэй. Ер нь хэдэн жил болж байна та? Би удаагүй. Удаагүй. Одоо ер нь багын спортлог юу байсан мэт те. Бас барилддаг байсан те. Сум момонд яа тэгээд сумын цолтой шүү дээ. Сумын зам. Сумын зам. Гэхдээ ер нь юу би? Одоо нөгөө дууруу ингээд орчихор чинь. Босод юм хайчдаг. Дууруугаал ганцхан анхаарчдаг. Тэгээ спорт гэдэг юм хэрэгтэй юм. Жин бас жаахан ихсээд тэгээд ингээд гэртээ гүйлтийн зам мам. Den дугуй мөгөөг нь үзэл байна. Бас тэр болгонд гэдэг чадахгүй. Өвөл гарнаа. Гарах уу? Өвөл зөнгөл энд гарна. Өвөл зөнгөө. За энэ гэр ойрхон болохоор эндээс өглөөгүүн. Гэрээсээ наашаага зүгээр сайхан Google ороод ирнэ. Тэгнь би өнөөдөр бол машинтай ирсэн. Энэ тэр жижигийг өөрийн үүрээ дугуйг нь үүрнэ гэж стаал юм байна лээ. Тэгнь л дээ. Тий. Наадах нь бол дугуйг нь өөрнө тий. Наадах нь бол багцаагаар явчихна. Тэр бол ер нь хэцүү. Тэгэл байж энэ да.
ороод удаж байна уу? Хаана 2 жил болж байгаа юм уу? 2 жил. Урд нь Урд манах кино үйлдвэрт байсан, баян шуунд байсан. гас явсаа. Явсан. Улаанбаатарт одоо хараг 20-д нүсэн баг. 20-д нүсэн хаа. За. Баярын ширээ шиг л ба штэ. Манай хүүхдийн төрсөн өдөр болоод. Оо тийм үү. Аль хүүхдийн төрсөн өдөр вэ? Том охины юу? Оо за. За. Сайхан лусч байна уу та. За. Би амгалан сүрэг таргаа. Сайхан. За. Энэ нэлээ. Хуучны хөөрөг байна уу? Энэ нэлээд дээр үе хөрөх шүү. Харин тийм байна тий. Ганцхан 150 жил баг болоо биз. Оо за. Нийл юм. Айлаар ханаал явна. Тайлар хоноод. Хоноод удааг байна уу би? Тий. Цаа. За. Манай хүүхдийн юу гээд бас. Том охин хэдэн насны төрсөн өдөр болж байна лээ. Охиноо чи юу лээ? 16 хүрж байгаа. Эний паспорт авах гэж байгаа. Тийм биш үү? 15. Мондөг ба шүү дээ. Баяр үргээ. Төрсөн өдөр. Төрсөн өдрийн эзэн тэгвэл би бэлгээ өгч дээ. За. Чи бас төрсөн өдөр болж байгаа хүн дээр айлд орж ирсэн хүн байна. За бэлгээ өглөө. Энэ манай нөгөө нэвтрүүлгийн ивэнтгч байгууллагууд бас бэлгээ өгч явуулдаг. Тэгээ ахын ус нэг төрсөн өдрийн бэлэг болгоод өгье. За энэ ч ингээ манай одоо танаа цаг мэдэн дээ. За энэ гурван төрлийн гоё жинстэй байгаа. За бас энэ чинь gold coffee гэдэг байна те. За энэ чинь би уцаа чи classic coffee байна. За bonobon гэж чихэр байна. Ингээд эко тортор мэдв. Ингээ авчдаг уу? Боссагийн тоо. Тэгээ манай энэ босса энэ гэсэн гарын бэлэг байгаа шүү. За энэ бас ахад бэлэг өгнө ахын. Мэдөө энийг дүүнэртээ сайхан хов хүртээгээд өгөрөө за. За энэ чинь хамгийн гол нь манай баяс хурж гэдэг компани Сестагийн компотууд нөхдөй шүү. За. Энэ хүүхд идэхэд дотроо ямар ч нэг химийн орч найрлага байхгүй. Яг органик бүтээгдэхүүн байгаа энэ гоё компотнууд ингээ байгаа шүү. За. Явах уу та. Одоо ер нь эсэх суурин байна. Одоо нэг наадан болтлол ямар ч байсан завгүй л авах. Наадмаас хойш тэгээ амарна. Би ч урд нь төмийгч болгоод тий 11 жил ажилласан байна. 11 жил шгүй юм уу? Тэгээд дараа нь Пелермонд орсон. Пелермон юу. Тэнд ороод бас 3 жил болчихсон. Урлагт нэг 14 жил бас болцсон байна. Ортын доо. тэгж байгаа шүү. 15 жил. Тэгээ одоо яхаа ер нь ингээл манай залуучууд ардын урлаг, ардын одоо энэ ёс заншлаа их ерэн сонирхдаг болсон байна шүү дээ. Тэ нэг үе бол бас орхигч исэн үе бол бас байгаа шүү тэ. Тий. Бүх юмнууд эзэнгөө оргол. Ортын дуу гэдэг юм бол өөрөө 13 дугаар зууны үед төгссөн энэ төр гэл судлаач нар ярьдаг л да. Ер нь бид ч бас тэгсэн байх гэж боддог. Гэтэ яг зүгээр ингээл шинжлэгдээл, өөрчлөгдөөл, аялгуун нэг жижигхэн өөр болоод энэ тэр ингэж явсаар байгаа л өдөө яг одоо зах дээрэл дуулагдж байгаа хэдэлтэй. Тийм. Тэгэхээр энийг чи одоо уламжлалж ингэж түүчээлж авцарна гэдэг бол асар их судалгаа хөдөлмөр тэгэл тэр дээр үеийн тэр мундаг том дуучид юм бас их баян заяа байна. Тийм. Монгол улс гэж байсан бол тэгэл энэ уламжлал юмд бас сайхан явж л байдаг тийм үү. Тэг энэ үед ч одоо баг дуу засал ном хийдэг байсан гэдэг. Ер нь тэр. Тэр энэ дуу чинь зүгээр нэг ингээд нэг дуулаад өнгөрөх юм биш байхгүй. Тий, шиний нэгэн мэгэн ч одоо нөгөө төрийн төмнөх дуулаад арцаа асаацсан дуулж идэг. Тийм их шимшигтэй байсан баг шүү. Тий. Нутгаасаа гараад удаж байна уу та? Нутгаасаа гараад нэг 15 жил болж байна. 15 жил. Оюутан бол орж ирсэн юм уу? Тэгсэн биш Сүйсийн ичнэ ангид сурсан. За. Яг өдрөөр бол би тухайн үед болохооргүй байсан л да. Бас амьдрал ах уу тэр үед тийм нэг ажил хөдөлмөр хийдэг, өдөөний хідэн малтаа мал руугаа явцдаг. Тэгж явж байгаа л төмийгч болгоод ороод харин тэгэл. Тэгжээж л. Баг залуу байхдаа барилддаг байсан, сумын зам цолтой байсан гэж бол бас дуулсан шүү. Оо тэгээ ер нь энэ би жижиг хүн ба штэ. Хитрхи юм би ч бас намхандаа орно штэ. Тэгээ нэг намхандаа орох уу? Тэгээ нэг чи метр 70 хүн штэ би.
За. Тэгээд ер нь энэ жижиг хүн бол их бас бэрчих гэдэг тал байдаг. Үндэсний бөхөр. Анх бол их л сонирхолтой бүх болно инээ тэрэ гэсэн тийм мөрөөдөл бол байсан. Ганц нэг бэрхтэж барихаар тэгэл бодогдтiin юм л. Тэгэхээр багын би юм чанга дуута. Тэгэл манай аав ч намайг дандаа гавьяат гэж зарлж дуулуулдаг. За жоохон байхад нь. Тэг хүүхэд байхад нэг юм хөшгтөө ингээд манайх их олуулаа ингээд хөшгний араас за улсын гавьяач жүжигчин Мөнхбаатрыг өрий гэхээр гарч ирж дуулдаг. Дуулдаг. Нэг хад байдаг байсан юм аа. Манай аваржны хажууд бас тэрэн лүү оруулаад. Тэгээд тэнд дандаа тэгж бас хүүгээ гавьяат гэж дуудаг. Чаав 65 6 та байсан л та. Бас л өндөр настай. Тий, хөрх юм манай би ч марыг 60 хүрж яхад гарсан хүүхэд шүү дээ. Тэгээд хөрх юм тэгж тэгээд тэр хүний бас нэг амны бэлэг зүн гэж байдаг юм болов уу гэж бас бодоод. Одоо ингээл өдөө болчихвол бас тэрийг бас сайхан л байдаг. Манайхны хитэн үхэртэй өдөө. Сүү цагаа мах шилээ бүгдийг аваад. Тэрийг яачин 100 гэр бариад хүүхдүүдэд энд гарах чинь. Тэгээд тэнд нь хурмалаас агаад. Ахтунаар нь малж байна уу? Тэг н ахуутаа бас ойрхон байг гэдэг эд нарыг тэгдэг. Тэр зүгээр юм л. Нээт тий. Асарт хүүхдэйгээ ойрхон зундаа нэг очиод сүү цагаан дээр ирүүл агаарт тий. Тийм ээж бас манай ээж байна 80 хүрж байгаа хөш 80 урцсан хөшин байна. За. Тэсний гадаа. Утагтаа. Сайхан шүү тий. Хэмэд. За тэгтэг. Тэгэл байж гэн. За. Роо барилаа биш. Оо гараараа бариад идчихв сайхан тий. Арга тийм ээ. Халгаатай хуушур. Халгаач уг нь сайн юм байл шүү. Тийм гэж яриад идэм билээ. Ер нь бол халгаа, тэр халиар, хүмүүл таам тэр юмнууд чих биеийн сайн гэх юм л шүү. Харин тийм ээ. Бид л одоо нэг хэрэглэхээр ачаад болох шүү. Тийм энэ ер нь их сайн. Одоо тэгэл хүүхдүүд том болоод ирнэ. Ихтэй сурвал, мэрэгжил боловсрол гэл. Тэгэл одоо хүний жам юм чинь тэгэл. Тийм. Аавыгаа дуурайгаад бас урлагийн хүмүүс болгох ч юм уу, яах гэж юм бэ? Хамтлага байна уу? Одоогор бол мэдгдсэн юм алга байна өө. Одоо бодвол болохоос үү ер нь өөрийнхөө аль дуртай юм л. Тийм шүү дээ. Тэрийгэ төгсөөдөг байх хэрэгтэй тий. Хүчээр юм руу орох бол даргу дургуул ам дарж цахид хүртээ нэг дүглээ. Тэрэн шиг. Амттай байлаа. За хоёлоо гэртэйгээ танилцсан. Тэхүү. За за манайх нэг танилцуулаад ах өвлээ. Энэ бүр орж ирснээс хойш нүд татаад болдгоо. Энэ хөгшин юм ээ. Харин тийм бах те. Энэ манай аав юм байхгүй юу? За. Тэг нэг 50 дооны юм л гэж яриад идэг шүү дээ. Овоо настай юм л шүү дээ. Тийм бах. Энэ давхар ер нь энийг би хөдөлгөөгүй. Байгаагаараа л байж гэж бодоод. Мөнгөн баавартай. Тий, хуучны л. Энэ мөнгө. Наа чи нөгөө гүйлгээ хийдэг байсан төгрөг юм шиг байна да. Бүгд найрамдах Монгол ард улс нэг төгрөг гэж авч байгаа биз? Тийм биш үү? Бүгд найрамдах Монгол ард улс нэг төгрөг гэд бүр ингэ дуугарч агаар бичсэн биз дээ. Харин тий. Тэгээ энэгээр гагнаад хазаар хийчихдэг юм лээ. Тийм биш тий нараа. Энэ дөрөв нь бас дээр үе шангийн цоохор дөрөв гэдэг чинь. Тийм үү. Хятадын хийцээр л дамж ирсэн дөрөв юм шиг үлээ. Айн дөрөв юу? Энэ гүлэн бол бас нэлээд уучных. Наа чи бүр насаа хэлээсээ ит. Тийм байна. Энэ юм яривал их юм ярих бах уу? Яста ярих бах. За энэ үрч одоо юу байдаг лээ? Зөндөө олон баримтагтай судрууд байна да тэр дээгүр. Тэгээ нөгөө металлууд. Жалхан цутгтын юу байдгийг? Хөргөн. Зөв. Дамдан базаргоогоос. Одоо таны юу вэ штэ? Миний зургийг хайчилбар. Тийм байна. Хайчилбараар хийсэн байна. Манай түмигч болов өгсөн. Энэ бас янз хийсэн байна. Тий. Та их гоё тийм нэг инээж дуулдаг тий. Их тийм гоё байнга нэг тийм гоё инээж дуулдаг. Яг тэр юу чи юм дээр буусан биш хайчилбар дээр. Энэ байна би. Тийм байна. Энэ Анчин Бата. Энэ манай найз зүүн Анчин Батар тий. За. Энэ дандаа манай аавын бурхан байгаа юм аа. За энэ малгай байна да. Энэ үү? Тэр малгай, тэр бүхий малгай. Энэ зүгээр засуулын малгай. Засуулын малгай юм. Таны сумын зааны малгай. Биш. Энэ манай ах дүүнэр өгөхгүй юу? Эцэг ихээс 13 уулаа. Манайх 6 охин 7 бантай айл. За. Манай аав энэ хүн байна.
Тийм байна тий. Тэгээд одоо энэ ихч маань яваад гсэн. Энэ ах маань бас бурхан болцсон. Манай. Одоо бас тий гарах юм. Та доороос хоёр дахь нь. Тий. Манай тэр шүү дээ адилхан байна уу? Тэр зэрэг хувцас. Адилхан юм аа. Нэр адилхан биш үү? Яг энэ Залуугийн зураг нь бол яг биш үү? адилхан бааз. Тийм байна. Адилхан. Залуугийн Тэгээд зураг энд одоо нэг үнэлэх мөнлөх янз янзын зэвнүүд энэ улаан үнэлэхүүдийг үлдсэн харин хуучны юм байна. Манай аав юм байна. Ямдан генерал Ямдан тийм Бомбанбат үлзий чөлөөлөх тайнд орсон хүн гэж байгааз. 86 онд чинь хараа имлэг холбоо нийтийн ахуй үйлчлэгээний газруудад дараалал харгалзахгүй үйлчлүүллээ гэдэг бүр заагаад өгчтэй шүү дээ. Тийм ээ лээ. Тэгээ хорондоо генерал Ямдан гэж байгаа. Тийм байна. Ямдан генералын үед. Энэ хайрхан. Их уул хайрхан. Их уул хайрхан. Аа яг юусе сумын ажилтал туу. Тий. За. Манай хайрхан байна. Одоо вангал мөргөж шүтж явна үстэй тийм ээ. Тэгэл байх. Энэ манай аавч хоёр. За энэ харин цаага. Зурмал. Манай аав нэг юм хүн байсан. Мордон дээр энэ одоо фотогоос нь зурсан уу? Фотогоос нь зурулсан. Ийм бор морь ундаг. Тэгээ нэг юм офицер цүнх зүүдэг ийм хүн байсан. Манай ээж тэнд байна хөрх хамт. Тийм ээ. Энэ яг миний өссөн газар байхгүй юу? Яг бүр. 100 модны гол гэж. Энэ Төвшин баяр авраг өгсөн нь одоо. Миний мөрөн дээрээ саан болж байгаа. Оо тийгсэн үү? Хангаа хаяат. Тэгээ гавьяатынхаа найранд намайг өрөөд би булганы сайхан ороод. Тийм байна. 9 сарын 10 гэж шүү. Тэгсэн. За ийшээ. Ямар амар сүртэй гүнгэр баа тий. Энэ хүнээр хийлгсэн л идэлтэй. За. Энэ манай аавын хөрх юм нэг юм содор байдгийг. 16 дугаар 60 л гэж бичсэн л байдгийг юм лээ. Тэгээд энэ яг ингээд энэ над нэг дэлхийн 20-д орноор яг миний өвөрт явсан. Оо за. Би өврлөө л явж идэг. Би өөрөө бол хүүхд байхдаа бас лам болох гэж үзээд. Аа. Лам болох ч юу ах вэ? Ер нь болж исэн бах уу? Марг лам болоод. Тий. Тэгээд энд ингээд аруулж ирээ залцсан. Би өөрөө бас шашин шүтлэг бас нэлээд шүтдэг. Энд ингээд бурхныхаа юм дээр төрийн минь одоо тэндээ төрийн хайр шиг. хайр шиг тийм ээ. Тий. Тэгээ энэ амдар дотор манай нөгөө миний тоглолтын дээлнүүд. Дандаа тийм дээл хувцснуудаа өөрийнхөө бас Авдартай хийн. хэрэгтэй юмнуудаа хийчихнэ. За энэ бас хуучны авдар. Энэ авдар Оо хинди ч доор бүр юм хуучны авдар юм шүү дээ. энэ бол юу? Энэ надаас нэг 7-8 дүү бах. 7 дүү юм байна. Одоо 30 жил болж байгаа хөө энийг урт бас болоогүй бас. Хайлаасаа авдаг. Манай аав намайг нэгдүгээр ангид ороход хийж өгсөн. Энэ тань зориулж хийсэн юм уу? Тэгсэн. За. Тэгээд хим үтсээ энэ. Тэгээ одоо энэ бурхныхаа өрөө залчаад байна. Олон газар хамт нүүж явсан биз? Өста 20 нүүсэн гэдэг чинь энэ нүүс. Төрийн төмнөх гээд Монгол уртын дууны одоо том дуу. За тийм. Төр шашин хоёрыг хослуулахад одоо найр наадам нээдэг. Төрийн одоо азраг мордоход дуулдаг дуу чинь шүү те. Оо за. Тэгэж азалцсан бурхныхаа дээр. Бурхны өрөөнд буу байж байдаг чинь лар хариуцлахгүй л. За энд буу харин яадаг буу вэ? Энэ манай өвөгийн буу. За. Энэ одоо дархан шарав гээд хүний л хийсэн буу юм гинлээ. Манай тарга шоглчдаг л байсан юм да. Энэ яадаг зураг вэ? Шоглдог. Намайг л шоглдог. Өсгөө аврахтай адилхан юм шиг. Намайг. Амар шоглож сурсан биз. Тэгээс яг л байл. Яг л байл. Бурхны л өрөөдөө. Сахар байна да. Энэ манай нэг лам ах байсан байхгүй юу энэ байранд? За. Орой болгон сан тавьсан өрөөдөө. Тийм үү. Тий. За энэ дайран байна да. Энэ эзэн энд байна. За бүгдээрээ нэгээрээ нааша ойртоо хамгийн томоор нааша. За тэрний дараа дүүн. Тэгээд тэмүүлэн. За хоёул ч түрүүн танилцсан ихтэй хамаагийн дахиад танилцсан. За чамаа хин гэдэг үлээ? Мөхч. Мөх очир хэдгээр анги? Би 6 дугаар анги. 6 дугаар анги. За онц сурч гинөө. Онц сурч байгаа. Хаавтайгаа адилхан дуулдаг уу? Заримдаа дуулдаг. Заримдаа дуулдаг аа. Тий. За ямар авьяасаа мөх очирт? Дараа нь үзүүлэх ухаар. За чи нэг авьяасаа бэлтэж байгаарай заяа. За би аяар харна. За дараагийнх нь чамаа хин гэдэг? намайг Янжин лам гэдэг. Янжин лам хэдгээр анги? Би 3 дугаар анги. 3 дугаар анги. За авьяасаа бэлтэж байгаарай заяа.
За би дуу дуулахаас шүлэг уншиж чаддаг. За сайн байна. Тэгвэл гоё шүлэг уншиж өгөндөө янзлав. Тийм ээ. За чи нааш. Энэ хүн гараа. За иш хараад тагснаа. За хэн блэ? Тэмүүж идэг. Тэмүүж? 4 настай. 4 настай. Ямар авьяастай Тэмүүж? Ингэж. За хараа яа. Оо яа. За ясталлаг авьяастай. Одоо За хүүхдүүд өрөө. маквиттэй өрөө. Хүүхдүүд маквиттэй өрөө байна. Энэ эзэн энд байна бас. За бас эзэн энд байна. Одоо хатан ухаанаар яваараа даавна гэж гисэн. За мөксүүд автогаа адилхан урлагийн хүн болох гэж байна уу яах гэж. Им чол гэж бодож байгаа. Оо за мундаг үү шүү дээ. Идгээ. За мундаг амжилт хийсэ. За баярлалаа. За хэн блэ? Манайх олуулаа Оюутан уу? Оюутан. Хаасан. Батлан уулах их сургууль сурд. Оо за. Октодын өөр гоё нөө гоё айгуу гоё цэвэрхэн мэдрэмжтэй. Ямар ч хог нөшгөө. Сая зур намайг ороод исэн цэвэрлэлсэн л угаасаа юм юм уу? Угаасан юм. За амжилт хүсье. Онц сураараа. За номоо барьсан олон улсын хүний эрх гэдэг ном барьсан явж шүү. Сайн байна уу та? За Нөхөр мөнх бат гэдэг хүн. сайхан зусч байна уу? Сайхан зусч. За нутаг орноос хизээ ирв та. Өчигдөр өглөө ирсэн. За. Удажиж явах уу? Одоо энд нэг 2 өдрийн сургалттай тэгээд энд л имлэг мэмлэгээр яваад. Нутгаар зуншлаг сайхан байна. Дуншлага одоо сайхан болж байна. Сайхан болж байна тий. Одоо Нутаг сайхан. орноос ч ерөн сонь сайхан юу байна орой? Үгүй одоо сайхан байна шүү дээ. Одоо Одоо сууй тань чам. Тийм ээ. Зуншлага ерөн тавтаа сайхан байна. Мас сүрэг таргаа. мансуугаар. За. Цагаан давтаа сайхан тусч байна. Сайхан зусч байна. Сүрэг таргаа яамгалнуу та. Өө сайхан. Ой. Ариг сорцсон уу? За. Тэнд та ямар алга байж чинь? Би тэр цаатлын багийн дарга, шивэ багийн засаг дарга. Шивээ баг. Бас төрийн алга хийж байгаа шүү Тий. дээ. За, малтай. Малта. Тэгээ засгийн ажлаа хийгээд гэр бүлээрээ. Тий, гэр бүлээр. Манай аюутны чи ер нь ах トゥ нар бүгдээрээ ер нь ихэнх нь тэндээ байна уу? Ер нь ихэнх нь тэнд байна. Ихэнх нь тэнд байна уу? Одоо миний доотлын дүү энэ хоёр энтэй хотод байна энд. Хотод. Тий. Бусд нь бүгдээрээ ер нь. Бус нь ерөнхийдөө бүгдээрээ тэнд байна. За. Малаа мал. Гуурагийн бие сайн уу? Сайн манай ээж. Гэлзчлээ шүү дээ. Одоо маань. Өвчнөө хууч хэлэхгүй л бол сайн да, тийм ээ? Өвчөө хэлэхгүй яаж хөл өвдгөлгээс өөр тийм Настай. суур өвч байхгүй шүү манай ээж. Бараг бид нараас дээр очиж яваа тийм. За, болж та, тийм ээ? За, тэгвэл ахын чи албатал явсан байна да. Тий. Өнөөдөр харин аюутандаа хонох гээд Харин тэгсэн бэ. бид хоёр ирж явсан чи та бас ирж таарсан байна. Хэдүүлээ сайхан буу халж хоны доо, тийм ээ? Тэг та. За манай аюутын хүүхдүүд одоо авьяасаа үзүүлнэ гэж түрүү амласан. Одоо амлсныхаа дагуу авьяасаа үзүүлнэ. Хинээс нь эхлэх вэ? Янчхан дээр үз. За Янчка ирж авьяасаа үзүүлнэ дээ. Энчээ дээр ба. Ухбаатрын Янжин лам. Намрын уулна бугын аримтгыг сонсоорой. Намайг ухаачрыг минь үзэх гэж ижимийн та урт царай манцундаш таныг ганцхан удаа жаргасан магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон элбэг хайр ижиг гэдэг нэртэй энэ очлонгоос авсан хамгийн дамадраа зүүнний сөвөгчөөр багтах он жирүүдийн урсгал зүгээр л тэрхэтний байж хайрл ижиг гэж дуудах болгон таамаа ярилдаг ижил хитэн хүүхдтэй урд насалж хайрл. Вау! За, яста мундаг. Манай Янжин лам чи яста уран уншдаг юм биш үү, тийм ээ? За манай хэн бэ? Тэмүүж нөө. За Тэмүүж. Яа. За манай Тэмүүж юу дуулах юм? Бомбатайгаа дуулж үзүүлье. Оо сайхан гээтэй. Эжин буэн дуутай. Оден ихлэн төвлөж Таммаг сонсож өсөлөөдөө. Яа, за Тэмүүж байлаа. Энэ бол Тэмүүж байлаа. За одоо манай том ага. Манай мөнх очир те. Хонин сүрэг танаалайсан уудан талын бэлчээрт оолоо шалгах дууны ойрхон золон айшинд одлого зингэх баярын өчл бүхэн дүүлэнд хонгор багнасан дуулаж явна би. Зэлмэг тэнгэрийн хаяад газар нэлхтэртэд захгүй шаргал талын нарийн зэрэг хөлхөөд сэрүүн сайхан хангаадаа сэтгэл сэргэж явсан сэрглэн багнасан дусаж явна би.
За. баярлалаа. За, ястаа мундаг юм аа. Манай гавьтын хүүхдүүд ер нь бүгдээрээ аястай юм шүү дээ. Баяр хүргье, баяр хүргье. Лээ газар сурч. За. Энэ бол дээр үеийн хөрг байгаа мó. Алтар манай хөрг ингээ би зүгээр энэ төмөрч чадчихсан хөрг энэ бас маань уу? 2000 онд хөвсгөлд гайхтар төмөр гараад би зэрэгтэй ухчихсан. Тэгсэн хувцаа тайлаад тавьчаад имэйлээ авч тавиад морио уйчаад явцсан байхгүй юу? Тэгээ төмөр цогч явж байгаад эргээд түрээд ирсэн чинь имэйл шатчихдаг юм л. Тэгээ имэйл шатцсан. Тэгээд энэ хоёр хөрг дайлантайгаа шатцсан. Тэгээд чулуу юм болохоор хөрх юм тэгэл үлдээ. Энийг манай Пэрнлээ лам гэж байсан. Пэгэл лам гэж. Энэ зааны соёо юм гинлээ. За. Тэгээ энэ одоо сони дооц. Тийм байна. Энийг харин харахад л ерөөсөө нэг тийм хуучны ямар чулуу юм болоо гэсэн чинь харин соёо гэсэн мэл шүү. Тэгээ зааны соёо юм гэсэн. Танаа ер нь удам өөрөө тийм уртын дуучтай юм. Манай Өвсгөл аймаг бол уртын дуу ер нь баг. Тэгтээ дуулагдана л да. Хотгоодууд их найрч ард түмэн гэж ярьдаг. Хотгоод дуунууд бол тийм гэгэл зүр дандаа тийм сайхан дуунууд байдаг. Тий. Ер нь энэ манай удамд бол уртын дуучин дууч хүмүүс бол байгаагүй мó. Манай ээжийн талаас харин ганц нэг дуулдаг. Аав их сайхан уртын дуу аялдаг хүн байсан. Тэгэл одоо би миний урд талд бол Должин сүрэнгийн долгорж өгж Хөвсгөлийн тосон цэнгэлийн сайхан дуучин байсан. 1956 онд Монгол улсын гавьч жүжигчин болж байлуу да. 19 оны хүн шиг санагдаж байна. Тэр хүн яг одоо надаас өмнө яг тэр уртын дууг ингэж Хөвсгөл аймгаас гэх юм бол тэгээд 91 онд өнгөрсөн байдгийг. Тэгэл би араас нь 2000 онд гэдэг чи бас тэгээ уртын дуучин бас заяана гэдэг бол бас хэцүү юм байна лээ. Уламжлалаа барьж явах хүн гэдэг бол бас ховор болчихдог. Одоо ингээл хүмүүс чинь уртын дуучнаар төгсчөөл, нийтийн дуу дуулаад, эсвэл өөр юм хөгөөл ингээл байдаг л да. Тэгээ миний хувьд бол Монгол уламжлалт уртын дууг түгээн дэлгэрүүлэх юмсан, сурталчлах юмсан, за судлах юмсан гэж боддог. Хөгжүүлэхийн тухайд бол өөрөөсгөлөөр хөгжинө гэдэг бол угаасаа уртын дуу хөгжсөн. Тэгвэл тэрийг л түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, яг язгуур өв шинжээр нь хадгалах. Одоо зөв би дээр нэг зурагтаар бас ярьсан. Тэгээд манай нэг таньдаг хүн чи бас этник энтриг шүүмжилж яах гэж ярьж ирсэн. Ер нь энэ уртын дууг бол хамаагүй оролдмааргүй юм байна. Би бол тэгж боддог. Нэгдүгээр, хоёрдугаар дуучин хүн байна шүү дээ. Дуучин хүн бол их тийм сайхан сэтгэлтэй. Ер нь янз янзын бодоол хүн татааж өтөө санаал сайн муу гал хавж ивэл ингээл гойдох юм бол хүний хоолоо бас сэв суудаг гэж ярьдаг. Гэтэ өөрөө их гоё сайхан сэтгэлтэй, өөрөө гоё ингэж алдрын зэрэг төрсөн бол хүнд одоо мэддэг чаддаг юм а хэлдэг, ярьдаг. Тийм байх зүгээр юм байна гэж миний хувьд бол боддог. Манай багш нар ч тэгжсэн. Зааварлж сургадаг байсан. Тэгээ нэг дор хингуан дууржив гэдэг хүний нэг үг байдаг байхгүй юу? Дуучин хүн бол нэгдүгээр хоолоон донж их гоё байх хэрэгтэй. Хоёрдугаар сонсгол гэж ярьдаг шүү. Тийм үү? Тий. Сонсгол их сайхан байхад чихнээ их одоо сонсгол сайхан. Энтэр гэж тийм нэг гурав юу байдгийг шинж өдөр байх уу? Тий. Тийм байх ёстой гэж. Би бол
хүнд нэг атажтай санах ч байдаг юм уу? Энэ мундаг би том гэж би ерөөс өөрийгөө тэгж боддоггүй. Дээхэн үед бол нэг суманд за нэг 8 10-аад ч гинүү дуучид бас байдаг байсан гинэ. Одоо дуу ихтэй аймаг сумдад тий. Тэгэхэд одоо бол нэг суманд бол 1-2-оос хитэрдэггүй гэж шүү. Уртын дуу аялждаг. Тийм хүмүүс. Юу тийм дуу аялах хүн баг байхгүй. Одоо яг энэ бүр боловсролын энэ системд оруулаач байдаг юм уу? Сургууль цэцэрлэгээс нь хөөрхөн аялуулаач байдаг юм уу? Тэгээ жаахан тамрангуут нь нэр бор хацаг эрдэн засгийн оног одоо бисрэг дуунуудыг дуулуулдаг ч юм уу? Ингэж өгвөл их зүгээр юм уу гэж би боддог. Асар эртний юм байхгүй юу? Зарим дуу бол одоо би бодохдоо бол энэ хуур магнаач байдгийм үү? Энэ нэг айхтар дуунууд байгаа. Энэ талд хинти дорнодын одоо энэ зүүн аймагуд ч дуулж ил байдаг, найранд баруун аймгийнх нь ч дуулж байдаг. За тэр одоо хойш уршаа ингээл Монгол орны Монгол туурхтан даяараа дуулж идэг дуунууд байна. Тэр дуу урт настай дуу байхгүй юу? Тийм. Асар эртнээс танаа энд найранд юу дуулж ирсэн гэхээр манай энд хуур магнаа дуулж. За аялчих гэхээр тэгэл хуур магнаг аялдаг. За энэ ямар дуу юм гэхээр манай энд алтан богдын шилгээл. Одоо энд гисэн чинь за алтан богдын шилгээл. Ингээл газар тийм. Энэ юу хэлэх гээд байна ихтер зэрэг ерөөсө дууны нас байгаа юм. Уртын дууг яагаад уртын дуу гэж ярьдаг юм бэ гэд тэр бас бичсэн байсан шүү дээ. Одоо их тийм урт аялгуутай учраас уртын дуу гэдэг юм аа гэж нэг тайлбарладаг гэж бичсэн. Бас их уртастай эрт дээр үеэс ирсэн болохоор уртын дуу гэж тайлбарладаг юм гэж хэлээ. Зарим нь болохоор бас нэг арай өөрөөр тайлбарлаад сая юу гэдэг. Одоо их тийм уртын дууны үг хэллэг бол тийм хөнгөн хоймгаа байдаггүй юм л дээ тийм ээ. Их тийм гүн утга агуулгатай. Яг үнэ. Юм руу нэг бүр гүн рүү цаад руу ингэж орсон ийм их тийм урт түүхийг өгүүлдэг учраас одоо уртын дуу гэдэг юм аа гэдэг. Тийм байл. Энэ судлаач одоо хүртэл ер нь маргаантаа л байдгүй. Тийм судлаач хүн бол одоо дашаа бол та бол нэг юм судлаад ингэхээр өөрийнхөө яг энэ бол ийм болохоор ингэсэн болохоор энэ уртын дуу гэж нэрлэж байгаамаа. Ингээд хэлсэн болохоор энийг бас уртын дуу гэдэг байгаа юм. Энтергээд та бол нэг юм ярина. Би бас өөр юм ярина. Ингээр чи юусаа ингээл тэгтээ явж нэг юм дээр л хүрдэг юм лээ эднэр. Монгол ардын уртын дуу бол монголчуудын зан заншил, ахуй амьдрал, одоо энэ нүүдлийн соёл иргэншил монгол хүний зүрх сэтгэлээс гарсан гэм аялгау юм байна. Энэ бол ерөөсө урт настай болохоор монгол уртын дуу гэсэн юм байна. Урт аялгаутай болохоор ингэсэн юм байна. Ерөөсөө нэг л байхгүй. Тэгсэн ирнэ л тэрийг ингээд ороод яагаад гэдэг. Ер нь уртын дуу дуулах гэж байгаа юм бол судалгаа маш сайн байх хэрэгтэй. Одоо би бол өөрийгөө боддгийн би ер нь эрэгтэй хүнээс гарч болох хамгийн нарийн өнгийг би гаргаж үзсэн. Тийм шүү дээ. Та их дээр дуулдаг шүү дээ. Гэт ер нь тэгэл нас явах тусмаа хүний хоолоо ингээд доороос асагтаад байдаг. Одоо улам дээшлээд байдаг. Дээшлээд. Би тэгэхээр энэ шатанд байвал дахиад нэг шат өгсөх хэрэгтэй болно. Тэгээ би одоо хүн лим чин энэс дэш газаргуул болчих гээд байгаа байхгүй. Тэр хүн заавал ингээд доош ороод жишээлбэл байшин барихад хундаа сайхантай байвал байшин бат бөх байна гэдэг шиг ер нь бол болж игэл доошоо дуурж ивэл доод өнгөө сайхан байр гэж. Гэхдээ бас энэ чинь хүн ер нь бөхч тийм дуучинч тийм өөрийнхөө савсныхаа хэмжээнд л байна. Би бол нэг 7-гийн даваанд барилчих хэмжээний бөх. Эсвэл би нэг энэ вакцины өнгөнд эдэн дуу дуулаад миний хоолоо одоо суух хэмжээний ч байдаг юм. Би нэг ийм хэмжээний юм да гэдэг өөрийнхөө бурхнаас заяасан дээр өксөн юмараа л одоо байна. Тийм л гэдэм юм л. Монгол ардын уртын дуу бол дотроо олон янзын дэг сургууль байдаг. За жишээ нь бол боржгон гэж аялгаа байгаа юм.
За тийм. Боржин аялгау. Боржин аялгау бол юу одоо явцдаг. Чингис хааны алтан ураг одоо Чингисийн ордны юм энэ төр гэж тайлбарладаг. Боржин аялгау. Та бүхэн шиг одоо ингээ хазгаа мазгаа суул загнуулан торгуулж гэдэг юм уу энэ минийгээ товчлоод одоо цэмцгэр суу барь. Тэгээ боржин дуу ч одоо тийм цэвцэгээр хордоны шаргыг ингээд нэг ийм бас нэг хурдан маш ийм хөнгөн ийм гой дэгжин байдаг. Тэгээ яагаад тэгэхээр энэ ордны юм болохоор ийм гоё байдаг юм аа. Баянбарат аялгау гэдэг. За тийм Баянбарат аялгау. Тийм Баянбарат аялгау гэдэг бол одоо ерөнхийдөө энэ богдыг шав аялгау гэж үздэг. Тэгэхээр Баянбарат аялгау бол ламын номтой адилхан байна. Жишээлбэл шажин төрмөр шажин төмнийх энэ төр. За жишээ нь яагаад ингэж юм гэхээр богдын шав аялгау гэдэг явахаараа одоо дангийн номтой нэг номтой адилхан ч юм уу. Нэг хол өгсдгүү. За. Гэн гөвлцөөд ингээд яваад байдаг. Энэ болохоор нэг номтой адилхан. Одоо жишээ нь Мэмэцэвэдэ чин жандра сатэмбэ жамбо бамбо жимби дүгдэн мада жанлан самэта. Нэг ийм юм нь өөрхөө маягийн одоо ойлтуулж хэлж байгаа шүү би. Гэхдээ яг ийм гэж яриаг. Ер нь Баянбарат аялгау бол богдын шав аялгау юм гинлээ. За төв алх аялгау бол аргагүй одоо яг ерөнхийдөө нэг ийм мундаг аялгау шүү дээ. Энэ ер нь төв алхаасаа л салбарлсан байх гэж үзээд байгаа юм. Монгол ардын богино дуу гэх юм бол бас манжийн үе зохиогдсон одоо хятад хэлтэй ийм хятад үг мүг авцсан дуунууд байна. Жишээлбэл Янлин хуур. Хуур гэдэг чинь цэцэг болоо явчин дүүжи хуур. За тэгжээтэл юндөнгөөгөө гөөгөө гэдэг чинь үгээгээд ах юм гисэн шүү дээ. Тийм хятад хэлээ. Тий. Тэр юу ч юм бас хүн биш гинэ. Тэр лол гахаа биш гинэ те лоолооч. Лоолооч нь бол зүгээр манжийг шоолсон дуу гэж ярьж байгаа. Би бол лоолог дутаа алга гэдэг яасан. Тэгтээ энэ ингэдэг юм байна. Баруун тарайн дээр очлоо паалантай эмгээ гээл баг залуу наснд нь бардаж явдаг хорвоо гэд эмэгтэй хүнд болоод ах шиг байгаа. Тэгээд лоологон дуудаад алгаа хөөгөөд хар чинь нөгөө нэг манжуулсуудын чинь яг нөгөө нэг айхтар уршаа хоошоо яваад монголчууд эрхчлөө тусгаар тогтнолынхан үед нааша цаашаа болж явахтал хөгдөл явахгүй. Тэгээд нөгөө манжин хятад одоо дотор энэ улсуудын чинь лооло хаан байна чи гэж дуудаад. Тийч одоо тий өгөөдсөн манжууд ингэсэн гэж байгаа шүү дээ. Төрүүлж ирсэн морь төрүүлээд ирдэг юм бол төрүүлсэн морьных нь хүүхдийн толгойг авнаа. Монголчууд тэгэнгүүт нь сул морь тавьчихдаг юм. Тэгээ сул хээрмөр төрүүллээ, сул морь төрүүлчлээ. Тэгээ нөгөө сул морь чинь төрүүлж ирээ тэгээрээ дахиад дахиад явчихгүй юу. Тэгээ сул хээрийн тал байж байгаа, сулын хээрийн тал. Хээрийн тал болсон юм байна шүү дээ. Болоод явчихдаг. Уртын дуу дуулаачдын дунд гэх юм уу те Монгол улсын хэмжээнд уртын дуу дуулдаг сонирхдаг хүмүүсийн дунд дуулагдаагүй их ховор дуулагддаг тийм дуунууд ер нь таны сан хөмрөгт хэрэг байна. Ой ах вэ би тэгээд янз янзын уртын дуугаас нэг түгээн дэлгэрүүлчих юмсан нэг дууг жишээ нь би 4-5 янзаар аялж бас чадна.
тийм. Одоо чадмын хүүхд чиг одоо тий аялал л да. Тий. Тэр бол гэхдээ 4-5 янзаар аялах нь бол бүгдээрээ газрын. Тий. Нэг Одоо дугал одоо нөгөө Баянбараад Боржгоноор ч юм уу. Тэгээд надад яг зүгээр 36 оны бичлэг байдгийг. За. 30 одоо дуурж байгаа бичлэг хамгийн анхны л Монгол уртын дууны бичлэг. Тэрнээс өмнө бол зүгээр 9 шидийн бичлэг байдгийн байна лээ. Тэр сууст соёлын их сургуульдаас энэ тэндээс цахар махар дуу гэдээ ирсэн багтан сонсон. Гэхдээ үг нь мэддэггүй нэг тийм юм байна лээ зүгээр яг хаа. Тэгээ сүүлийн үеийн дуулж байгаа уртын дуучин залуучуудын дуу над байна. Бас нэг 200-300 дуу байгаа биз? Та одоо яг манай хоныг үзэж байгаа яг үзэгчдэд маань зориулаад одоо их ховорхон ер нь нэг энэ тэнд дуулагдаагүй гэсэн дуунасаа нэг ганц бадаг явж сонирхуулаач та. Одоо хүмүүс ерөөсөө хитгэн дуунд эргээд байгаа юм. Харин тэгээд багш. Тий, ойхон замбо ТV наран инх миндийн баяр гаал. Тэгэл дуртмал сайхан эр бор харцаг эрдэн засгийн унаг жаахан шаргач байдаг юм уу? За тэгэл одоо дөмөнч байдаг юм уу? Ингээд ерөөсөө болохгүй гай. За нийтлэг бол асрын өндөр ингээл асар олон юм байна л да. Ор тас алга болцсон юмнууд ч бас гайгүй л байна. Уг нь бол. Гэтэ би хэрхэн алтрыг бас нэг энэ зүүн чигээр нь аялж үздэг юм гэж бодож байна. За. Тэгэхээр хагас төрлөгийг хагас 3 төрлөг дуулж ижил болдгоо л эдэлтэй уртын дууч хагас л аялал идэх үү. Хэрхэн халтраа хэнхэл зулан эн жарасара явдгийм балта нэг л хүн надад нэг ярьсан шүү. Та хоёр зохиож байгаа сууж байгаад нэг дуу аялчдгийг гинэ. Тэгээд би ийшээ дахиад та ийшээ дахиад явчихдгийг гинэ. Тэгснэ нөгөөхөө одоо арайч мартанч гэж одоо байхгүй л байлгүй зөгөө аялж ирсэн юм аа. Тэгээд та жаахан нэг хүнд аялаад нэг ийшээ хөөгээд ингэчдгийг ингээд нэг юм нэмээд тэгэл нэг энд нэг 5 хүн сонсож байгаад ингээд тэгтээ ерөнхий юм нь байдаг. Жижигэн өөрчлөгдөх юм асуудал бол жалгараа өөр болчихдог. Тэрийг л одоо тэгээд яг ястнаар өөр дуулаад явчихдаг гэдэг чинь тэрэндээ л оршуулах шиг байна. Гэж одоо энэ уртын дууны хабуйнаар дэлхийн олон сайхан орноор орж 30 эдхэн настай Монгол улсын гавьяач жүжигчин болж тийм үү ээжигээ бас баярлуулад ээж маань бас одоо хойд 80 тогтсон байсан 40 эдтэд нь гарсан хүүхэд тэгээд тэр аавынхаа тэр сайхан мөрөөдлийг биелүүлж би бол хөдөөний л нэг олон хүүхэд
бүхтэй малчин за яг хөө зүгээр ядарсан гэж хэлэх нь хаашаа юм зүгээр. Миний муу ээж бол тэгээд мөр бүтэн элэг одоо дүүр ингээс сайхан л хүн болгосон. Зэрэг цуухт явлаа, барилдах гэж үзлээ, лам болох гэж үзлээ, малчинж болох гэж үзлээ. Тэгэл олон сайхан найз нөхдөд уулзууллаа энэ Монгол уртын дуу, энэ Монгол бүх гэдэг юм том соёл тий бүхийн цол дуутах гэдэг бол бас сайхан зүйл шүү дээ. Сайхан. Миний мөрөн дээрээс л улсын авраг төрөхөд л Монгол орны 3 сая иргэнээс хамгийн түрүүнд би барьж авч хөлсийг үнсэж. Тэгэндээ. Бөхөө дээдэлдэг ард том тэр сайхан. их Монгол улсыг байгуулсны 812 ардын хөлсөлийн 97 жилийн Монгол үндэсний хоёр наадамд Увс аймгийн Хомцмын Хрият Аав дээр очог над дээр гүйж ирдэг гэж бодооч. Бас бөхөө дээдэлдэг ард том сайхан байгаа биз. Сайхан. Тэгээ нэгдүгээр хоёрдугаарт энэ бүхийн цол дуудах уртын дуу дуулахад хүн ер нь бас нэг энэ юу явахад ганц юм байгаа. Одоо миний аав бол 90 онд намайг нэг дуурай ангид байхад ясналтай өрх байхгүй болсон л дээ. Тэгээд би одоо энэ цэнгэлт хүрээлэнд аавыгаа 8 жил дуудулж шít. Бүхийн өргөөнд ч юм уу. Эсвэл уртын дууны юун дээр одоо баруун талын тэргүү магнатч байдаг юм уу, дагвар магнатч байдаг юм уу гарсан улсын авраг Мөнхбатын цолыг Өвсгөл аймгийн их улс сумын Хрият Батүлзигийн Мөнхбатар гээл. Дууднаа. Тий. Гээ зарцуулаад байж байгаа. Тэгээд одоо бас тэр бас аав минь сонсох байх таа гэж бод. Бас сайхан л да. Сайхан. Тий. Гэхдээ хүн болвол тэр одоо би нэг юм ярихад энэ уртын одоо энэ урлагийн хүмүүс бүх ийм одоо ийм спорт хүмүүс олонний буйнд амьдардаг. Олон дүмний хайр хэшгээр л амьдардаг гэдэг байхгүй. Тэгэхээр бол өөрөө маш зөв явах хэрэгтэй. Олонний буйнд ийм явдаг улсууд бол сайхан олон дунд байх хэрэгтэй. Би энийг бас ярмаар санагдтыг. Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга инх хамгаалан гэж хүн байдаг байхгүй. Одоо улсын хурлын дэд дарга болцсон. Манай сумын хүн. Манай аавын найзынх нь хүүхэд. Тэгээ гавьяач өвжигчин болоод орой хүрээдэргээд яваад очдөг юм аа би. Тэгсэн чи ахын дүүдээ нэг байр бэлдлээ. Байр өгье гэж бодож байна. Тэгээ 3 өрөө байр болох уу? Ахын 3 өрөө байр бэлгэлээ гээд. Тэгээд 90 хэдэн метрийг авдраад 3 өрөө байр надад бэлгэн төгсөн шүү. Одоо чи энэ орон байранд амьдраа. Тэгээ ахын дугаа сайн дуулчих. Тэгээд ахын бус тэн яа тэгээд тэр сайхан хүн шүү бас. Тийм ээ тий. Тэн дуучин гэсэн чинь бас тэгсэн. Тэгээд тэр сайхан байгаа. Энэ гिचхэн Ямахатай хоолой шүү. Гिचхэн Ямаха. Энэ та нөхд дурдаг юм болов? Гэхдээ энэ зүгээр газрын үндэс. Тийм үү. Энэ биеинд ихсэн. Биеинд ихсэн. Тийм. Гिचхэн. Наадах чинь одоо Ямаха энэ хараа энэ. Ямаха гэж юм байна. Аль энэ юм уу? Наадах чинь гिचхэн нь. Тийм ээ. Ногоон Ямаха юм уу те? Тийм. Шарн Ямаха. Хавн хавдар одоо тийм өвчнөд их сайн юм гинлээ. Энэ манай хөдөөнийх нь түгээл явуулчихдаг. Манай 13-ийн ах トゥ өндрийн чивэр нь ихэнх нь хөдөөнөө байдгийг. Аваад ер нь гэртээ ам бол хідүүлээ байна. Ер нь олуулаа байна уу? Манайх ч бас олуулаа шүү. Би энэ манай ихснэр ах нарын хүүхдүүд манайхаар байдаг. Тэгээд одоо бас мэдэн гихч маань ахтар юм болоод 40 хэдэн настай тэгээд эднээ нэг хүүхэд одоо энд байж барилтаал яваад байгаа сая энэ орж ирж байсан. Тийм хүү орж ирж. Тийм манай данста хэдийн зөндөө. Тэгэл одоо нэг 7-8 ам бүлийг л авч явж байна да. Тий. За одоо тэгээд бас нэг удахгүй нэг тоглолт хийх гээд байгаа тийм ээ. Тийм би нэг энэ хавраас энэ 6 сард бас нэг хийх гээл байж байгаа. Яа тий. Төлөвлөгөөтэй байж. Тий төлөвлөгөөтэй байна. Бүхийн цол дуудна гэснээс та ер нь хэдэн жил асуул хийчихв? Засуул хүн бол нэгдүгээрт бүхийнхөө багш нь хамт гараад төрийн наадамд хоёулахнаа гарна шүү дээ. Тэгэндээ. Тэр одоо та миний бүх би засуул за яах вэ? Зарим нь бол бөхчүүд бол ингээ гээдгээд яваад өгдгийн гэдэг нэт. Ярихгүй. Тий. Тэгэхээр би мөрөн дээрээс нэг татаад ой нөхөр нааш ирчи.
Чи надтай ярих ёстой тийм ээ. Одоо яах вэ хоёлоо? Чи унах гээд хамаад авах гээд яваад байгаа хүн юм уу? Наашаа хар. Тий. Чи нутаг орн руугаа хар. Одоо наана инг. Одоо яах вэ гэхээр хүн ингмээр байна. Одоо найз минь ингмээр байна ах минь гэж засуулна, эмчин, багшин, зөвлөгчин. Одоо би тэр хүнийг л давуулах хүн байхгүй юу? Та битэр л энэ хүнтэй л одоо барилж ижил хоёлоо дороо хийж унаа шүү дээ. Би их сонирм шүү дээ. Түүмэр гарахаар л зүр хөвчин. Яандаа гэж бодоо. Явдаг явчих. Тэгэн тэгээ шаналаа. Олон юмд тэгдэж шүү. Тэгэл тэнд нэг али хүүхэд алга болчлаа хэрэг зөвөр өмрөөл явцдаг ч юм уу. Би тэгээд өөрөө тийм их мэдрэг гэдэг юм уу? Шаналлах юм бол шаналлах юм л. Тэгээд одоо аль болохоор одоо 50 байчих гал. Тэгэл бодоод байт. За цаг нэлээ орой болж байгаа шиг тийм ээ. Тэгжээ харагдчих. Цаг орой болж байна. Баяр маань одоо Та одоо өглөө ямар ажилладаг гэнэ? Өглөө нэлээ эртээ. би маргааш Төв аймаг руу томилтоор жоох ойрох юм чинь тэгээд тоглолтоор явна. Улсын ажил юм чинь. Эртээ явах уу тийм. За тэгвэл та эрт ажилтаа юм чи хэдүүл эртхэн унтч ямрыг? Тэг. Тийм ээ. Би бас валаач сугамаа. Орон дээр унчаад тоо. Харин тийм юм тий. Тий би одоо ингээд газар суугаад байгаа. Энэ нэг хөдөөн энэ. Тэгээ намайг хүн ингэж байгаа байхгүй юу? Гой одоо энэ квартер ч юм бүр ингээд хөдөөгөөр алхаатаа хөдөөгөөр явдаг байдаг. Тэгээ шүүмжлүүлнэ. Тэгвэл би энэ бас хотын хүн болоод 10 хэдэн жил яасан одоо Улаанбаатар хотын иргэн шүү дээ би чи. Тэгээ энэ хүний одоо иргэн хүний хувьд уг нь бас нэг цэг шулуу явчих юмсан бас нэг аятайхан байх юмсан хэрэндээ хичээгээд байгаа. Тэгэл газар суугаал ингээл. Нийл юм шүү дээ. Тэр энэ бол одоо тэгээд яа хотын явдал гэхээр гоо их ойрхон явдаг юм тий. Тийм ээ. Одоо энэ ч бас эх орны энэ сайхан бүтээн байгуулалтын газраар явдаг онгоцны ойрхон. Тийм биш үү? Тийм тэгэл ингээд дуграад энэ бас өглөө эрт дуграад сэрэчдэг суу. Энд чинь ингээд онгоцчихгүй би энэ бох юм. Болно шүү дээ. Юу чи. Тэр тасаг орно. Энд дээр ч одоо юм тий. Чаада тэгээд энэ бууд биш тий. Зүгээр. Яа дээр чи би тийм кэпиха. Мишок билгээл. Тэгээд онцгой юм шүү дээ. Яа ингээд миний мишок гоё шүү дээ. Болоо. Хасах 10 градус. Дулаан хавт. Энэ үү? 8-10 градус. Энэ чинь нөгөө Uniqlo шиг куртк шиг юм биш үү? Янз юм боос дээ. Сайхан энэ. Яа ингээд унтчих шүү дээ. Өглөө эрт бид нар чи баг харахгүй гарах бай. Тэгнэ харин. Тийм. Тэгэхэр Баг харахгүй явах. сонгоо яах юм болох юм уу? Онгоцчих. Сонгоо. Тэгээ. Сонгож байгаа юм хоо. Тэгээ боон дуурайдаг. Боолгүй яах. Боолыг дугажрахгүй хөө. Эсвэл. За хамраа. За. Окей. Өглөө уулзъя. За. Загт. За өглөөний мэнд. Сайхан амруу. За. За нэлэрт. Ах нэг юу яах юм? Би Төв аймаг орно. Энэ нөхөр цаашаа үлзий тороолд орно. За. Адуу малны 8 юм. Нааха. Үлзэд чи ерөөсө Төв аймгийн замаар талаа цаашаа гарч те. Тий. Энэ хоёрыг цаашаа явуулаад би өөрөө Хотод ирсэн юм чи амжуулах ажил бол их байгаас те. Цөөхөн оноод явах юм биш та те. Тэ. За энэ залуу. энэ манай маа. Чи Зэ. Өчтөр орой л орж ирж ирсэн да тийм ээ. Тэгэхээр сургуульд бүхий сургууль явдаг юм. Зэ. Тэгээд одоо жолооч игээд энэ хоёр нэг нь юу яанац машин жолоогоо бариад нэг нь адуундаа явнац. За баруун зүүн гартаа гал
Явах юм байна да. Жолооч хийхгүй бол эднэрээр болохгүй. Энэ сумын зав болсон залуу гоё. Оо зэ. Багийн дараагийн жолооч хийлгэнэ. Сумын зовны багийн дарга жолооч хийх юм битээ. За. Наяр яах вэ тэгээд. Яа сайхан мэдлэг өнө тий. Өлдөч. Энэ өрөм юм. За. Багаа л ингэ. Шинэ 7 хоногийн ажил ингээ сайхан эхэлж байна да. За. За. Дихуулийнхаа талхыг аваад. Бас эртэж байна шүү. Тийм ээ. Би нэр үнэн морьтой явж байна. Өчтөр охины төрсөн өдөр дээр дайраад. Анхныг нутгаас ирсэн шин цагаан магаа бүх юмтаа сайхан ирсэн. Морьтой явж байна. За би бас мордхийн бэлгээ тань гардуулнаа. Манай бас энэ нэвтрүүлгийн ивент гэж манайхан King Camp гэдэг одоо аяллаа ховц хэрэгсэл зардаг дэлгүүр байдгийг. Тэгээ эднийх бас яг одоо албаасны эрхтэйгээр аяллаа хэрэгсэл ховцыг одоо яг үйлдвэрээс нь хаш оруулж ирдэг сайхан. Байгуулга байдгийг. Тэгээ эднийх бас танд өгөөрэй гэдэг нэг юм гарын бэлэг өгсөн юм байна. King Camp гэдэг гоё юм аяны усны сав байгаа. Энд чи өстөгөө сав ба. Тий, наад чи одоо та бас ингээл хөдөө гадаа их явна шүү дээ, тийм ээ. Таолж юмар их явна. Тэгэхэд хэрэг болно шүү дээ. Усаа хийгээд, кофего Орж хийгээд. байгаа хүн чинь лимонтой усаа хийгээл Тий, яваа. одоо өглөө гүүхэд. Тийм ээ. Наад чи бас халуун хүүтэй адин ч хийж болдог. Тэгээд өнөр амт байхгүй. Хамгийн гол нь таглаа нэг сайн гэх юм бэлээ. Мэнэг үү? Тий, таглааны байралт айгуу сайтай. Бос Би сонголт харахгүй. Тамирын хүн бас хараад байна уу? Цаахан юу вэ нөө? За тэгвэл зурлаачтайгаа бит хоёр ингээ хөдлөе. Тэг. Тийм ээ. За. За маш их баярлалаа. Баярлалаа. Уран бүтээл юу гэж байгаа. Нэг өдөр нөхөрлөж нэг өдөр танилцсан 1000 өдөр нөхөрлөн гэж тийм ээ. Гүг өдрээрээ манай. За тийм. За баярлалаа. За баярлалаа. Манай энэ За өглөөний мэнд. Өөр цааш нь та тооны нэвтрүүлгийн нэгэн дугаар энэ хүрээд өндөрлөө. Та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Баярлалаа.